Таны анхны айц юу байсан бэ? Айц бол их олон янз гэж боддог л доо. Миний л хувьд. Гэхдээ яг анх мэдэрсэн тэр айц бол одоо яг анхны хүүхэд насны ухаан ороод тэр нэг гэр бүлийн хүчрхийлч гэдэг юм уу. Тийм зүйлээс их дараам авсан юм шиг санагддаг миний хувьд. Мэдээж 90-ад оны үед яг сүүлээр 90-ад оны ихээр хүүхэд байсан. Бүх зах зээл рүү шилжих тэр бүх зүйлийг л мэдэрч ирсэн. Тэгэхээр тэр зүйлүүдээс зүгээр яг тэр хүчрхийл аав тэр нэг сохтуу ирэх вэ гэдэг тэр нэг айц бол үнэхээр яг одоо хүртэл зүрхэнд байдаг. Гэхдээ би аавыгаа уучлсан арх гэдэг энэ зүйл угаасаа хэнийгч ялахгүйгээр ерөөсөө өвчин болгож ингэж авч явдгийг одоо ойлгосон ч гэж тэгээд ер нь хичээгээл явж байна. Тэрнээс яг айц бол олон янз. Тэр л миний хувьд хамгийн хүнд туссан айц байх гэж боддог. Хүүхэд насны хүнд дурсамжуудаас уулзаж боломжтой. Хүүхэд насны дурсамж хүнд гэхээсээ илүү зүгээр хөвгчлөлтэй л байдаг л та. Миний хувьд яг ахтайгаа төөрөө парк дээр төөрөөд яг тэр нэг айц байсан Гэхдээ эргээд яг нөгөө гэрийнхэн дээр ирээд байж ах төртөл ямар ч байсан тэр дараа нь ингээ бодоход айгүй гоё байдаг. Хөвгчлөлтэй зүйлүүд л голцоо болж исэн да миний хувьд. Төөрөгч гэдэг юм дээ. Одоо хүүхэд насны саяны ярьсан айц гэдэг энэ зүйл өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд таны амьдрал нөлөөлж ирсэн. Ер нь бол нөлөөлнө. Ямар ч байсан миний бодлоор бол одоо яг шийдвэр гаргах альва зүйлд хэн нэгнээс өөрөөрөө шийдвэр гаргах гэдэг юм уу нэг тийм зүйлүүд дээр нэг жоохон дотгошоо болцдог юм шиг санагддаг. Миний хувьд л бас яг өөрөөрөө шийдвэр гаргах бас их бүрхэг талтай хэн нэгний дандаа яг нөгөө нэг хараат хэн нэгнтэй шийдвэр хамт гаргаж ирсэн болохоор яг нэг өөрийнхоороо байж чадхаа бас байцдаг юм шиг санагддаг хүүхэд наснаас гэмтэл авахаар. Одоо шилжилтийн үеийн одоо эдийн засаг тийм арчлал дөнгөж солигдож байгаа үеийн одоо хүүхэд шүү дээ. Энэ үед магадгүй зур бие махбодын сэтгэл санааны гэдэг юм уу? Магадгүй эдийн засгийн гэдэг юм хүчрхийлэл дарамтыг бас туулж байгуу ч гэдэг юм асуулт. Харьцангуй гайгүй нөгөө ажилчин ангийн ээж маань аав маань ажилчин байсан. Тэгээд ерөнхийдөө ажил хийгээл сарын цалин буудаг ерөнхийдөө тийм байсан. Ер нь бол гайгүй. Гэхдээ миний л бодлоор зүгээр яг тэр үед одооных шиг ч гэдэг юм уу сэтгэжсэн болон тэр гэж бас бодогдохгүй байдаг. Тэр үед яг 90-ад онд хэн хөдөлж чадсан хэн одоо юу гэдэг яг сэтгэж чадсан нь илүү гоё яваад исэн юм шиг надад санагддаг. Миний хувьд болохоор арай тэр үед арай хүүхэд байсан Гэхдээ одоо ч нэг муудсан ч юм бол алга л та. Гэхдээ яг нэг тийм нэг юм бодож байгааг мэнэ. Өнгөрсөн хугацаанд хэн нэгэнд хэлж чадаагүй тийм үг одоо хэлэх боломж олдвол ямар хүн юу гэж хэлэх байсан бол гэж. Би ихчээгээ алдаад одоо 2-3 жил болж байгаа шиг байна. Тэгээ бас хаяа ихчээгээ хараа эрт явсан гэдэгт л ерөнхийдөө жоохон харамсдаг. Тэгээд ихчтэй л нэг хэдэн үг хэлэх байсан баг. Тэгээ одоо үнэхээр тэр гоё боломжууд танаас ингээ асуултаар орж ирэх гоё юм. Тэгээ ихчтэйгээ л ганц хоёр үг ярих байсан баг та. Яг тэр үед одоо хамгийн их хэрэгтэй байсан гэдэг юм ихчд чинь байлангаа чиний тус магадгүй тийм зүйл байсан болов гэж бодогддог. Хүн тэгээд ер нь зүгээр яг хэн нэгнийгаа мөнх ингээ хажууд байх юм шиг санддаг юм л. Миний бодлоо хэн нэг нь ингээд яг хажууд байсан хүн ихч минь ах минь гэдэг юм ингээд ойрхон ингээд яваад өгнө гэж боддог ч юм бэл. Төсөөлөөчгүй тэгээд мөнхөл хамт ингээл байж ах юм шиг байсан. Тэгээд жоохон хайр дутуу байсан баг. Ихчтэй бид тэрийг бүдэн зөвшөөрнө.
Одоо тэгээд нэгэнт өнгөрсөн. Тэгээд одоо араас нь л угаасаа хүн гэдэг амт харамсдаг юм билээ тий. За жоохон гэгээлэг юм руу орж. Таны одоо мөрөөдөл биелсэн үү? Ямар мөрөөдөлтэй байсан бэ? Мөрөдөл биелж байгаа. Тий. Би хүүхэд наснаас ер нь бол тий яг өөрийнхоороо байна гэж боддог байсан. Маш олон гоё анд нөхдөдтэй болсон тий. Яг амьдралд хэн чамтай үлдэх үү, хэн нь үлдэхгүй вэ гэдгийг ялгаад өгдөг. Одоо ямар ч үсэн сайхан байна. Эргээд алтгад бол зөндөө л алдсан юм шиг хэрнээ бас онж исэн зүйл байдаг надад. Тэгээ нэгэнт одоо өнгөрсөн юмыг буцаахгүй юм чинь ямар ч үсэн яг одоогийн байдлаар сэтгэл хангалуун байгаа амьдралдаа. Амьдралд бууж өгөх тухай ийм бодол бас байдаг те. Яг энэ үед яадаг вэ? Тэ амьдралд бууж өгөөд бас яг нэг ганцаардж исэн үе би анхныхаа хүүхдийг алдчихсан те. Тэгэхэд бол үнэхээр хан мөрөгцсөн юм шиг болж исэн. Тэгээд тэр зүйл бол бас яг үгээр хэлэх аргагүй бол бас хэцүү байсан л та. Гэхдээ тэгээд яг нэг хүн өгснээ араас өгтгүүл юм билээ. Тэгээд өөрөөгөө ямар нэгэн байдлаар хурцлаад цаашаа явах юм бэл. Тэгээд нэг цаг нь болж ижил хүн ер нь өнгөрдөг болохоос ер нь яг цагаас наана хүн өхийгээд хүчтгүүл байх л та. Тэгэхээр одоо цаашдаа сонголт байхгүй амьдрын. Тэгээд өнгөрсөнд бас нэг тэрл игээвгүй байсан гэж боддог. Бусдаар бол гайгүй. Амьдрал бол одоо юу гэдэг нэг бол боломж, нэг бол сонголт гэдэг энэ зүйл юм шиг санагддаг тий. Гэхдээ танд ямар боломжууд олгогдож ирсэн? Ямар сонголтууд хийж ирсэн байж? Тэ амьдрал яг ингээд өнөөдөр хүртэл бодоол байж лаа л та. Яг зурсан зургаараа явдаг гэдэг шиг те. Надад маш олон боломжууд гарч ирсэн юм билээ. Амьдралд. Гэхдээ би тэр болгоныг өөрийнхөө хэмжээнд тултал ашигласан те. Тэгээд чадаагүй үлдсэн, чадаагүй өнгөрөөсөн, авч чадаагүй зүйлүүд байгаа. Болохгүй харилцаа, болохгүй амьдралч байсан те. Энэ зүйлүүдийг одоо ингээд харахаар зүгээр яг өөрийгөө уучлж эхэлж байгаа юм байна. Тэр болгон дээр чи дандаа бүгдийг 100% одоо зөв хийгээд явж чадахгүй байсан юм байна те. Чи тэр хичээсэн. Чи үнэхээр тэр одоо юу гэдэг ажил мэргэжил, хамт олон, найз нөхөд, хайр дурлал бүгдэнд нь чи тултлаа хичээсэн те. Одоо тэгээ тэрнээс цааш зам нийлээгүй салсан юмыг араас өөрийгөө одоо буруутгаад бол хэрэггүй. Сая хүртэл манай найзууд ярьж байна те. Нэг хаалга хаагддаг, нэг хоолго нэгдэг гэдэг. Ялгаагүй надад өшөө сайхан хамт олон, өшөө сайхан найзууд ирж байгаа, нийлж байгаа те. Хамт ол хань ижилтэйж болсон, хандаа маш их хайртай. Тэгэхээр энэ зүйлүүдийг би мэдрэхийн тулд эхлээд тэр зүйлүүдийг орхих хэрэгтэй байсан баха. Тэгээд би дараагийнхаа зүйлийг үзэх хэрэгтэй байх. Тэгээд чинь хүний амьдрал маш богинохон шүү дээ. Тэгээд энэ зүйлүүдийг мэдрээл явж байна. Өдийг хүртэх хугацаанд хамгийн том одоо юу гэдэг хамгийн амжилттай тэр одоо зүйлийн мэдрэмж үнийг аваалцаач. Тэр яг ямар мэдрэмж гэсэн бэ? Амжилт. Амьдралын тий яг амжилт. Одоо яг өөрийгөө хайж байна. Өөрийгөө чи яг хин юм те юуны төлд амьдарч байгаа юм зүйлүүдийг мэдрээд эхлэхээр өөрийнхөө яг үн цэнийг хүн эхлээд олоод мэдэрсэн байхад бус зүйлүүдийн үн цэнийг мэдэрдэг байх гэж би ойлгодог те. Өөрийгөө хүндлэхгүй хүн бусдыг бол хүндэлж чадахгүй. Ямар ч үсэн өөрийгөө эхлээд таних хэрэгтэй. Би яг хин юу юм те нийгэмд ямар ач тустай те энэ зүйлүүдээ өөрийнхөө хэмжээнд хийх гэж хичээдэг. Болохгүй зүйлүүдийг хийх, ёсгүй зүйлүүдийг бас мэдэрч байгаа те. Тэр зүйлүүдээ ч гэсэн багасгаж байгаа. Тэгээд нийгэм тунд тэгэл нэг явж байна да. Одоо амжилт илүү одоо сургамж өгсөн үү? Нэг бол алдаа илүү сургамж өгсөн. Хэрвээ сургамж өгсөн бол яг юу вэ? Алдаа гэж хэлнэ би. Алдчихж хүн ер нь дараагийнхаа алхмыг хийдэг байх гэж боддог. Би дандаа онж исэн байсан бол би өнөөдөр энд ч гэдэм үү яг энд ингээд сууж авахгүй ч байх магадaltaй. Тэгэхээр амжилт бол сайхан. Гэхдээ алдаа заавал хүнийг дандаа хурцлж идэм болов гэж харддаг. Би алдаж үтсэн учраас би тэр алдаан дээр дөрөөлөө дахиад цаашаа алхдаг. Тэгээ ингэж болохгүй юм биш үү? Тэгэж болохгүй юм биш. Гэхдээ энэ хязгаарт те нөгөө нэг дуустгүй амтай нэг тоглоом биш яг нэг
ганцхан амьтай хүн байж тэ маш их гутхны өрөндөө гүйжсэн байдаг. Тэгээ одоо энэ зүйлүүдийг харахад бол цаашдаа ямар ч байсан өөрийгөө таниад алдаан дээрээ тэ ахиж алдахгүй байхын төлөө хичээдэг тэ. За хүмүүс нэг нэгнээс урвдаг гэж ярьдаг. Гэхдээ хүмүүс урвсан уу нэг үл та тэгж бодсон уу гэж. Энэ дээр Тэр хүмүүс бол за яг нэг тийм олон танилтайч биш те зүгээр яг миний л хувьд тэр хүмүүс байдгаар л байх юм бэл. Тэр хүмүүсээс чи өөр хандлага те өөр аран шин хүсээд хамт байгаад хараа яг ингээд тэр хүмүүсийг буруутгах гадах нь яг харагддаг л та. Тэр хүмүүс байдгаар л байх юм бэл. Би л өөрөө яг тэр хүмүүстэйгээ яг хуучин шигэ байх уу эсвэл чи өөрчлөгдөх үү тэр сонголтон дээр ирдэг. Чи өөр амьдрах өстой бол чи мэдээж хуучин нөгөө архины найз гэдэг юм уу те альва нэг болж бүтэхгүй байсан хийдэг байсан нөхдүүдээсээ зайгаа барах нь чамд өөр чи хэрэгтэй юм бэл. Тэрнээс биш тэр хүмүүст буруу өгöd хэрэггүй юм бэлээ. Тэр хүмүүс байдгаар л байна. Хамгийн гол нь чи өөрөөр амьдрын те өөр байхын тулд мэдээж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн хүн рүү харахаас илүү те гэдэг гэж боддог. хайрыг их олон талаар ярьдаг шүү дээ. Гэхдээ энд өөр асуулт. Хайр өөрчлөгддөг үү гэж асууна. Хайр гэдэг үг бол бас их сонир шүү дээ. Би ер нь яг амьдралдаа яг ээжээгаа ч гэдэг юм ахыгаа хайрлаад байгаа юм уу гэхээр үгүй тийм. Тэг яг хэнийг хайрлаад байгаа гэхээр ерөөсөн нэг тийм чамлалтай санагддаг миний. Одооноос л яг ерөнхийдөө бас нэг амьдралын гоё хатуу хөтөг амсч эхэлж байгаа. Тэгэхээр хайр надад заавал таарах биш би хайрд тааруулж амьдрах хэрэгтэй юм бэл. Хин нэгний хайрлаж байгаа зүйлийг давхар хайрлан тийм. Хин нэгний хүндэлж байгаа зүйлийг давхар хүндэлдэг ч гэдэг юм уу. Тэгж тэр хайрыг мэдрэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэрнээс урд нь бол би хайртай чи хайртай юу? Би ингүүл чи ингэхүү гэж хүнийг дандаа нэг те яг өөрийнхөө иргэшэл байлгах гэдэг. Тийм зантай байсан. Одоо ч ер нь хэцүү тэгээ яг хичээж байгаа. Би яг хайр гэдэг үгийг бол 100% бас мэдрээгүй. Цаашааш мэдрэхгүй байна. За нийгмийн тухай нэг юм асуулт байна. Одоо нийгэм бол нэг цол ийм зүйл юм байна. Та бол түүний нэг эд хэсэг. Тэгэхээр нийгэм яаж оролцдог юм? Зарим хүмүүс шударгаас гэж байна. Зарим нэгэн зүгээр оролцох гэж байна. Юу ч гэж байна. Энэ тал дээр нэг өөрийн оролцоо хандлагыг илэрхийлж. Тэ нийгэм яг миний л хувьд бас өөрийнхөө хэмжээнд бусдад гай болчихгүй юм шиг бай гэж бас их боддог те уриалдаг. Тэгэхдээ энээс илүү гоё боломж байсан штэ те. Тэр гоё боломжийг хэн нэгэн нь чиний өмнөр ороод авцсан штэ гэж бодохоор бас бухимдах үе байдаг. Ууралдаг те. Тэгэл болохгүй бүтэхгүй нөгөө нэг ингээл улсын хурлын гишүүч гэдэг юм ингээл дайрмаар санагддаг, дайрдаг те. Тэгтээ хүч хүрхгүй. Тэгэхээр би яг миний зүгээс яах ёстой гэхээр эхний ээлжинд өөрийгөө зэмлэхэ болох ёстой юм лээ. Юм дээр. Чи мөнхөн, чи буруутай, чи цагдаагийн хаалга татдаг гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар өөрийгөө яллах тусмаа өөрийнхөө үнцнийг унгаах тусмаа нийгэмдэр байх чиний үнц нь багал байх юм лээ. Гэхдээ энэ зүгээр зөв байдлаараа өөрийнхөө зөв дадлаараа те энэ их орондоо газар нутаг хинт ч байдгийн ямар ч байсан ядчил гэр орондоо те хайртай ээжтэй хандаа халамжт нэг хэн нэгэн нь байгаад мэдээж тэгэл яг нийгмийн талаас нь бол зүгээр харахад бол тэгээд хинч хаач хизээч их орныхоо төлөө дуутахад бэлэн те тэр бол цусан тангараг өргөөстэй байгаа. Тэгэл юу болохыг хараал байж байгаа шүү дээ. Одоо тэгээ яг миний хувьд бол ямар ч байсан өөрөө зөв алхаа зөв гიშгээд явал нэг ч тийм доош орчихгүйгүй юм шиг санагддаг шүү дээ. Боломж бол байгаа. Гэтэ шөмжлмөр ч юмуд бас байдаг. Тэгэл аль альны л барайл тэгэл явж байгаа. Цаашдаа ч гэсэн тэгээд сайхан ирээдүйн Монголын ард түмнийг минь хүлээж байгаасаа сайхан цагийг үзэх болтугай гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа.